юу н ороод ирсэн байна. Аяа өчгүй. Интрого өчгүй. Лайв н ороод ирсэн байна. Аха. Тэгэх юм уу? Стингер дээрээс орохгүй нөө. Гэр бүлийн радиотой хамтдаа байдаг эрхэм сонсогч танд энэ өдрийн мэнд хүргэе. Гэр бүлийн радио амьдралын хүчийг сэтгэл зүйн боловсрол олгох нэвтрүүлгийн маань цоо шинэхэн дугаар хэлэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр бид Better Mind нойргууд сэтгэл зүйн эмнэлгийн сэтгэл засалж мандахтай сэтгэл зүйн хувьд ядаргаа залхуурал хоёрын ялгаа нь юу вэ гэдэг сэдвээр ярихад бэлэн болсон байна. Ингээд эрхэм зочноор хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Өдрийн мэнд хүргэе. За тэгээ сонсогчд маань гэр бүлийн радио 104.5 гэсэн пэйж хуудасаар яг одоо лайв стримтэйгээр үзэж байгаа. Мэдээж 104.5 гэсэн долгион бас сонсогч таны өмнө нээлттэй байгаа 3W1045 гэсэн захим хуудасаар тадлахын өнцөг болон ханаас ч гэсэн бидэнтэй хамтдаа байц сонсох боломжтой. 99 604 5 дугаар явцаа дахин зарлая. Тэгэхээр мэрэгжлийн нэвтрүүлэг учраас та мэрэгжлийн анхан шатны зөвлөгөөг шууд холбогдоод авах боломжтой байдаг. За тэгээд залхуурал гэж ярих, нөгөө талдаа сэтгэл зүй ядаргаа гэж ярих. Энэ хоёрыг хүмүүс ингээд маш их одоо хольж хутгадаг юм шиг санагддаг тий. Тэгээд залхуурал сэтгэл зүй ядаргаа хоёрын гол одоо өөр зүйл нь тий ялгаатай байдал нь шинж тэмдгэн гэдэг ч юм уу тий. Яг сэтгэл зүгээрээ ядарсан хүн залхуураад байгаа хоёр хүний ялгааг та эхлээд тайлбарлаж өгөөч. Залхуурал бол ер нь л одоо хүүхд багчуудаас ахуулаад насан турш бүхий л хүмүүс мэдэрч үзчихсэн баг. Залхуурна гэдг нь одоо хийх ёстой гэж бодоод байгаа ч гэсэн хийхийг хүсэхгүй байгаа. Тийм хөнгөн зэргийн төгшөөсөн, залхсан, хоошин тавьсан мэдрэмжийг хилдэг байхan л те. Энэ бол хэвийн одоо хүнд илэрдэг, шинж тэмдэг, өвчин эмгэгийн завир биш байхan. Харин сэтгэл зүйн ядаргаа гэдэг маань хүний тархины бодисын солилцоонд хүнийг идэвхтэй байлгадаг дофамин гэдэг бодисын бууралт илэрнэ. Дээрээс нь бидний цусны эргэлт, зүрхний зохиол, бие махбодын маань итэх үйл ажиллагаа суларсантай холбоотойгоор маш их ядарсан мэдрэмж төрнө. Өглөө босоод нүрээ угаах, шүдээ угаах, хүнтэй ярих, ажил төрөлтөө явах, гэр орныхоо ажлыг амжуулах гэх мэт бидний одоо өдөр тутамдаа энгийн хийдэг ажил хөдөлмөр маш их хүнд хэцүү зүйл хийх гээд байгаа юм шиг тийм мэдрэмж төрдөг. Энэ сэтгэл зүйн одоо ядрал бол ихэвчлэн хөнгөн хэлбэр нь мэдрэлийн архаг ядаргааны үед илэрдэг. Дараагийн одоо нэлээд ахуй хэмжээтэй сэтгэл зүйн ядрал бол сэтгэл готрох эмгэг, ажлаа салшрах хам шинж, архаг стрессийн үед илэрдэг шинж тэмдэг юм байнамаа. Одоо энгийн залхуурал мэдрэл сэтгэл зүйн ядралыг гэр бүлийн гишүүд ингээд гаднаас нь харахаар адилхан л залхуураад байгаа юм шиг. Адилхан л юм хийхгүй хорон дээрээ хэвтэйл, итэг султай байгаад байгаа юм шиг мэдрэгддэг боловч тэр сэтгэл зүйн одоо хямралын үеийн ядрал бол маш хүчтэй. Тэр хүн өөрөө хүссэн ч дааж давж гарамгүй тийм их энергигүй солилцсон мэдрэмж төрдгөөрөө ялгаатай байдаг. Тэгэхээр сэтгэл зүйн ядрал за яг залхуурч байгаа хоёр бол ингээд хүмүүс бол хараад нэг анзаарахгүй байна. За яг ингээд ялгааг нь хэлэх юм бол сэтгэл гутрал за ажлаас хашрах хам шинж гээд цаашаа ингээд олон ингээд өөр өөр байдлууд руу орж ирж байна. Тэгээ ээж нар аюух тэгж ярьдаг штэ тий. Би нэг хүүхэдтэй байхдаа гэрээ цэвэрлэл хоолоо хийгээл хүүхдүүдэд хараад гэр орныхоо бүхэл зүйлд ингээд анхаарч чаддаг байжээ. Тэгсэн чинь ингээд 2 3 хүүхэдтэй болсон чинь яг ингээл аяг тавгаа ингээл харахаар уйлмар санагдал юун цэвэрлэхтэй хүүхдүүдийн тэндээс ээжээ гэлгүйхээр өстө зогтчмаар хөнжил дотроо ороод нуугдчмаар санагдаал гэж ярьдаг штэ тий. Энэ бол сэтгэл зүйн ядрал. Сэтгэл зүйн ядралыг энгийнээр ойлгох юм бол бидний бие маань биш. Бидний тархины эсүүд маань ядарсан гэсэн үг. Хүний одоо энэ сэтгэлийн мэдрэмж, сэтгэл хөдлөл, сэтгэл зүй гэдэг зүйл маань мэдрэлийн эсүүдийн тусламжтай үүсдэг процесс шүү дээ. Тэгэхээр тархинд олон сар жилээр архаг стресстэй, тархинд бодох юм ихтэй, тархины сэтгэл зүйн ачаалал ихтэй байгаа үед мэдрэлийн эсүүд маань архаг ядаргаанд ордог. Тэгээд хэвийн энгийн хийдэг байсан асуудлуудаа хий гэхээр тархины эсүүд маань ядарсан учраас ачаал дах чадвар нь сулардаг. Одоо яг мэрэгжлийн хэллэг нь бол ажлаас хашрах хам шинж буюу burnout гэж хэлдэг шүү дээ. Ажлаас хашрах хам шинж гэхээр зөвхөн одоо нөгөө ажил төрөлт гэж ойлгодог. Тэгтэл гэрээ цэвэрлэх, хүүхдүүдэд харах энэ бүгд маань ажил шүү дээ. Тэгэхээр тодорхой нэг байнга давтагддаг нэгэн хэвийн
одоо ажил хөдөлмөрийг хийх хийн гэж ботхоор л залхуу хүрсэн, хальширсан, цөхөрсөн, шантарсан мэдрэмж төрхийг ерөн сэтгэл зүйн ядрал гэж хэлдэг. Залхуур бол одоо өдрийн цагаар их ачаалалтай байлаа. Альва ажлыг одоо хиймээргүй санагдлаа. Гэхдээ хүсэх юм бол өөрийн хүчлээд хийчих. Хийхийг л хүсэхгүй байгаа болохоос биш. Тэр бие махбод маань тэгтлээ их туйлтаагүй шинж гэсэн үг. Ер нь болоод дарахыг ядаргаанд орчиж байгаа юм байна. Бидний бие гэхээс илүү те одоо те тархинд байгаа тэр одоо эд эсүүд маань ядарсан байгаад байгаа юм байна. Энэ ялгаатай байдлаараа бол үнэхээр өөр юм байна шүү. Тэгэхээр сэтгэл зүйн хувьд ядрал гэдэг маань ийм байх нь байна. Тэгэхээр гэр бүлийн радио 104.5 амьдралын хүчиг сэтгэл зүйн боловсрал олгох нэвтрүүлэг маань өнөөдөр яг энэ талаар ярьж байна. Тэгээд та залхуураад байна, чи залхуураад байна гэд те одоо хажуудаа байгаа хайртай хүмүүстэй хэлэхээс илүүтэй энэ хүн маань нэрээ бас сэтгэл зүйн хувьд одоо ямар байгаа юм бол яг тэр сэтгэл зүйн ядрал буюу ажлаас хашрах хам шинж, бурнаут, сэтгэл архаг ядаргаа, сэтгэл гутрал гэд цааштайгаа энэ хэдэн нас дамжчихсан тий. Эсвэл аль нэг нь байх вэ дээ гэдэг тэр зүйлийг бодоод үзээрэй. Залхуурл за эсвэл залхуурж байгаа за жоохон ядраад байна залхуурчий гэл тий. Тэгж байгаа хүмүүс бол нэг хэсэг сайхан амраад эргээс ирч хүчин сэрэгчдэг тий. Харин яг одоо хэлээд байгаа сэтгэл зүйн ядрал бол амарсан ч хангалттай олон цагаар унтсан ч өглөө амарсан мэдрэмж төрөхгүй. Амралтын 2 өдөр хийх зүйл багтай бүтэн амарсан ч нэгд өдрийн өглөө мөн адил энерги ирч хүчгүй. Одоо ядаргааны эсрэг тархи сэргээдэг зөндөө олон тусал витаминууд байдаг шүү дээ. Ядраад байна, итгэхгүй байна гэд тусал тарианууд хийлгээд амралтанд совлалт яваад массажинд орсон ч бай нөгөө хүний маань тэр сэтгэл зүйн ядаргаа гэдэг зүйл арилдаггүй. Яагаад гэхээр энэ биеийн ядаргаа биш юм аа. Бидний тархинд үссэн ядрал учраас тархийг тэр стрессийн түвшинг бууруулж иж мэдрэлийн ядаргаа маань тайлагддаг. Тэгэхээр энэ болгоныг тайлахын тулд нөгөө хүмүүс наацахын арга хэмжээг аваад байна. Хавар болонгоо тэгдэг штеп. За ядаргаанд орчлоо гэл яг үдэд бол хүмүүс ингээд за нэг талдаа бас тэр нөгөө өвлийн хүнд үеийг ингээд тасралтгүй ажиллаад ирэхээр хавар бас ялцчихгүй нэг хүмүүс амармаар ээлжийн амралтаа хүлээгээд гэж зарим хүмүүс ярьдаг тий. Ядраад байна, өдөр нойр хүрээд байна. Өглөөс ирэх гэж л бөө юм болоод байна гэл. Одоо хүн болгоны амнаас баг гарааддаг. Тэгэхээр энэ болохоор үнэхээр тэр бие махбодоос гадна сэтгэл санаа ядарсан байгаа юм бол тий сайхан унтаад тусал тариа хийлгээ зүгээр болохгүй байгаа юм бол авах хэвээр арга хэмжээнүүд гэж байгаа. Тэгээ бид бас яг танаа шин салбар дээр очиод яг энэ сэтгэл зүй тий өөрчн стресс гэдэг олон зүйлийг ингэж онцлох нэг тийм аппаратанд ороод ирсэн л дээ зургуулаа. Тэгээ тэн дээр болохоор нарийн тайлбарлуулаагүй ч гэсэн маш олон нарийн зүйлүүд гарч ирдэм байх гэдгийг бол харлаа. Тэгэхээр танах бас яг энэ онцлогооны одоо аппаратыг оруулж ирээд тий хүмүүст бас одоо нэлээд үйлчлэгээ үзүүлсэн байгаа. Энэ талаараа бас хаваалцаач. Ер нь сэтгэл зүйн байдал тархины ядаргаа, мэдрэлийн эсүүдийн идэвхтэй байдал хэр байгаа, бие махбодын ядралын түвшин хэр байна, гутралтай, түгшилттэй байна уу гэдгийг илрүүлэхийн тулд ер нь дэлхийн дахин сэтгцэн эмчнэр 3 төрлийн онцлогооны аргыг голчлон хэрэгэлдэг. Хамгийн нийтлэг хэрэгэлдэг арга маань сэтгэл зүйн сорилууд. Одоо ийм таны сэтгэл санаа таатай байна уу, тааг байна уу гэдэг ч юм уу тийм цаасан дээр байдаг сэтгэл зүйн сорилууд. За энэ хамгийн нийтлэг хэрэглэгддэг. Дараагийн нийтлэг хэрэглэгддэг аппарат маань энэ HRV гэдэг ийм аппарат байдаг. 3-5 минутын хугацаанд бидний ер нь сэтгэл зүйн стресс, бие махбодын стресс, ядралын түвшин, дээрэс нь сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, стресс төсвөртэй байдал гэд маш олон сэтгэл зүйтэй холбоотой үзүүлэлтүүдийг яг албан ёсоор гаргаад ирдэг юм аппарат байдаг. Эмчид одоо магадгүй бүтэн цаг сэтгцэн эмчэд үзүүлээ, сэтгэл засалч эмчэд үзүүлээд яриа түүний дараа оншоо сонсоход зарим хүн тиймхэн санагддаг бол ерөөсө 3-5 минутын дотор сэтгэл зүйн байдлын ерөнхий одоо хямралаа мэдээд авдаг. Яг энэ аппаратнаас ингээ харахад бол хүний тэр сэтгэл зүйн ядрал байна уу? Эсвэл таны бие ядарсан байна уу гэдг нь ингээ 5 төвшнөөр хоорондоо ялгаатай график гараад ирдэг. Та сэтгэл зүйн ядралттай байгаа юм байна. Эсвэл сэтгэл зүйчин гайгүй ч гэсэн таны бие ядарсан байгаа юм байна. Тэгэхээр эмч тэрэн дээр одоо үндэслээд сэтгэл зүй ядарсан байх юм бол стрессийн түвшин бууруулах, стрессийн түвшин одоо засдаг эми эмчилгээ, эсвэл стресс тайлдаг арга техникүүдийг
тархи амраадаг арга техникүүдийг эмч зааж өгнө. Хэрвээ таны бие ядарсан бол түрүүний хэлсэнчлэн тусалтаараа хийлгүүлээрэй. Массажинд ороорой. 1-2-3 өдөр маш сайхан чанартай унтаарай. Тэгээд амарсны дараа таны биеийн ядаргаа тайлхна шүү гэд зөвлөгөө өгөхөд хүртэл эмчнэрт илүү юм баримт нотлохотой их дажгүй болсон аппарат хэрэгэлдэг болсноос хойш. Тэгээ олон хүмүүсийг оруулаа гэд бас сая ярьж байна. Тэгээд олон хүмүүс бас үр дүнгээ аваад хүртээд те үнэхээр бие махбодын ядаргаа юу, сэтгэл санааны ядаргаа юу гэдгээ ялгаж таньж аваад яг зөв одоо эмчилгээ оншилгоог хийгээд авна гэдэг чинь маш чухал байгаа даа. Тэгэхгүй бол нөгөө тусал тариал хийлгчээ нэг сайхан унтаал ингээ босоод ирчээ гэж итэл нөө мэдрэлийн ядаргаа гэдэг эмчнэр бол хэлээд идэх тий. Энэ бол сэтгэл санааны ядаргаа юм байна. Энийг бол арай өөр байдлаар тайлах нь байна. Тэгвэл дийлэнх шалтгаанууд нь юунаас болоод яг энэ сэтгэл зүйн ядрал тий, бурнаут, шатлалт руу ороод байна. Тархийг хамгийн их ядраадаг зүйл бол бодол байдаг. Хүний тархи бусад эрхнийг бодвол өдрийн турш хамгийн их ачаалалтай, хамгийн их энерги зарцуулж ажилдаг эрхтэн байдаг. Тархиараа л бид нэр өдөр тутамдаа аль үзлийг тогтоодог, ойлгодог, анхаардаг, шийдвэр гаргадаг шүү дээ. Тэгэхээр энэ тархи гэдэг зүйлийг хамгийн гол үйл ажиллагаа нь бодол бодох. Тэгэхээр архаг стресстэй, таагүй, сөрөг бодолтой, түгшүүртэй байгаа үед тэр таагүй бодлууд тархины эсүүдийг нэгдүгээрт хамгийн их ятраадаг. Одоо ийм амьдрал дээр, хувийн амьдрал, ажил төрөл дээр, санхүүгийн тал дээр ч юм уу бодтой тэр хүнийг зовоож, шаналгаж, сөрөг бодол бодуулахаар асуудал байгаа тохиолдолд мэдрэлийн эсүүд хамгийн амархан ятардаг. Дээрээс нь нойр гутлаас олж мэдрэлийн эсүүд их ятарна. Өдрийн турш өндөр ачаалал авсан мэдрэлийн эсүүд маань шөнийн цагаар л итгэхэн суларч, унтаж амарч, маргааш өдөртөө бэлтгэгддэг шүү дээ. Гэхдээ шөнийн нойр хөнгөн, чанаргүй, хагас дутуу байснаас болоод мэдрэлийн эсүүд маань ядарч чадахгүй тий. Архаг ядаргаанд ордог. Дээрээс нь ихэвчлэн одоо ийм нэг дайчин, шаргуу, гүргэр дүү хүмүүс маань ер нь өөрийгөө амраахгүйгээр туйлдтал нь ажилуулдаг шүү дээ. Анзаарахад ер нь 50 гаруй насны, 60 гаруй насны ихэвчлэн эмэгтэй хүмүүс маань нэлээд юм дайчин, гүргэр 20-д, 30-д, 40-д наснда залуу насны энергиэрээ ядарна, амарна гэдэг тийм ойлголт байхгүй. Явж байгаа 50 гаруй, 60 гаруй наснда гинт тэр сэтгэл зүйн ядралд орж нэмлэгт их ханддаг. Тэгэхээр өөрийгөө их робот шиг ажилуулах, нойр дутуу олон сар жил явах, дээрэс нь архаг стресстэй буюу тархин сүрэг бодлыг удаан хугацаагаар бодож хийж явах тийм. Энэ гурав бол ер нь тархины эдсийг ятраах 3 гол шалтгаан болдог. Дээрэс нь мэдээж хорт зуршлууд орно. Алкогольны хэрэглээ өндөр байх, тамхины хэрэглээ өндөр байх, тэгээд утасны хэрэглээ, компьютер дэлгэцний хэрэглээ, энэ хэд маань мэдрэлийн эсүүдэд одоо нэмэлт ачаалал өгдөг байх нэ. За олон шалтгаан байна. Тэгэхэд хамгийн номер 1-д одоо таны хэлсэн шалтгаан болохоор таагүй бодлоод гэсэн тий. Тэгээд энэ таагүй бодлоодыг бол хүн л өөрөө л толгойдоо бодож идэг. За мэдээж энэ ингээ гадны хүчин зүйлээс, хин нэгнээс, нийгмээс ч гэдэг юм ингээд шалтгааллах хэдий ч гэсэн хүн одоо тэр бодлоо өөрчилж чадахгүй л бол ер нь бол сэтгэл зүйн ядрал руу амархан орох нэ. Амархан орхон. Тэгэхээр тэр бодол гэдэг зүйлийг тэгвэл хүмүүс яаж ингэж нэг тий эмгцэгцтэй, эвтэйхэн өөрийгөө нэг сэтгэл зүйн архаг ядаргаанд оруулахгүй талаас өөрийнхөө зүгээс шаарддаг зүйлс юу вэ? Дунджаар насан турсан хүн хоногтоо 60-аас 70 мянган бодол болтдог гэж байна. 60-аас 70 мянган бодол гээд ингээл бодохоор нэлээ их бодол байгаа. Бодол бол зүгээр л бодол. Тэр бодол үнэн ч байж болно, худлаач байж болно. Тэр бодолтой ядраад байдаг хүмүүсийг анзаарахад бол бодлыг үнэн одоо бодтой зөв зүйл гэж бодол болгоныгаа анзаарч бодож байгаа бүх зүйлтэй ач холбогдол өгөх нь ер нь бидний тархийг илүү их ятраадаг. Нэг юм одоо зүрлэх юм бол бодлыг бид нэр одоо замаар халихж байгаа, явж байгаа үе тэмэн олон машин дээр зүрлэж болох юм л да. Бид нэр өөрсдөө нэлээд өндөр байшингийн цонхоор доор одоо 2 чиглэлд явж байгаа машинуудыг харж байна. Тэр одоо замаар явж байгаа сүлжилж байгаа машинууд бол бидний бодол. Машин ирж л байдаг, явж л байдаг шүү дээ. Тэрнтэй адилхан бидний толгойд янз бүрийн зөв буруу бодлууд орж ирж л байдаг.
явж л байдаг. Тэгэхээр бодол бол тэр далайн давлгаа шиг замаар хөлөгж байгаа машин шиг ирж л байдаг, явж л байдаг зүйл. Бодож байгаа бодол болгондоо итгэж, бодол болгондоо ач холбогдол өгөх тусам бид нэр ядардаг байх нь. Тэгэхээр бодол бол хүн болгонд хэдэн мянгаараа төрдөг энгийн үзэгдэл гэж үзнэ. Стресстэй байгаа, шийдэх асуудал ихтэй байгаад өөрөө ирэхгүй таагүй бодлоод араараас орж ирдэг. Тэр бодлыг толгойдоо эргэлдүүлээл ах юм бол бодоод ботын шир гэдэг шиг дөрөв гэдэг үстэй. Тий. Дөрөв гэдэг шиг ер нь бол тийм төгс сайхан шийдвэр гардаггүй байх нь. Тэр толгойд орж ирээд байгаа стрессийн үед орж ирсэн бодлуудыг хажуудах дотны итгэдэг хүнтэйгээ зөвлөлдөх юм бол нөгөө бодлууд маань цөөрөөд шийдэгдээд цэгцэрчдэг. За ярилцах зөвлөлдөх хүн байхгүй байх юм бол өөртөө бодлын тэмдэглэл бичдэг арга байдаг. Энэ бодлын тэмдэглэл бичдэг аргыг ихэвчлэн одоо сэтгцэн эмчнэр, сэтгэл зүйчнэр өөрсдөө ашигладаг л да. Толгойд замбраагүй, яах нь мэдэгдэхгүй, стресстүүлсэн бодол зүрсэн үедээ тэр бодлуудаа хинээс нь ахуулаад ямар нэг юм хэцэгц дэг журам хамаагүй ямар ч үг хэрглэж болно. Эхнээс нь ахуулаад дуусна бичиж чинь. Тэгээ бодлоо биччихээд л аяанда юунд санаа зовоод байгаа, юу хэцүү бодлогоод байна, юунд стресстэй байна, яаж шийдчихвэл болох юм. Аль нь гол асуудал юм гэдг нь ер нь бичиж явах хэвцээ тодорхой гараад ирдэг байна. Тий. Тэгэхээр ер нь бодлоо зэгцэлхийн тулд бичиж эсвэл дотн итгэдэг өрөөсөө илүү асуудал шийдэх чадвартай хүнтэй зөвлөлдөж ярилцъя. Тэгээд бодол болгоныг анзаарахгүй энгийн оржил байдаг зүйлс шүү дээ гэж батхыг хичээгээрэй. Бодол гэхээр нэрээ итгэдэг хүндээ хуваалцах гэхээр мэрэгчлийн хүн амьдралын хүчийг нэвтрүүлэг ба сэтгэл зүйн боловсролын нэвтрүүлэг учраас мэрэгчлийн хүн л илүү одоо чиглүүлэхийг хүсдэг. Яагаад тэгэхээр энэндээ итгэдэг, тэрэндээ итгэдэг гэж хамаг зовлонгоо яриад байдаг. Нөгөө хүн маань хүрхээ бас өөрөө ч гэсэн амьдралын асуудалтай янз бүрийн юмтай явж явах үе тий. Эсвэл яг саяны хэлжсэн шиг асуудлыг илүү шийдэх чадвартай хийнэгэн. Эсвэл нөгөө итгэл даах хэвээр хүн гэл те энэ л миний одоо цор ганц найз юм да өстой итгэл даандаа гэж ярьчдаг дараа нь гэсэн чинь дүүрэн л яриа болчих юм бол яах вүлээ гэл тэгэхээр ер нь л ерөөсөө л энэ таагүй бодлуудаа байрж авч чадахгүй тэгээд сэтгэл зүйн ядрал тэр зүйл рүү ороод байгаа бол миний хувьд бол номер 1 мэрэгчлийн хүнд очаарай л гэж зөвлөмөр байна. Тэр та энэ дээр бас зөвлөвөл. Ер нь бол таны зөв шүү. Одоо гадны кинонууд дээр л бид нэр хэдэн 10 жил үзэж байна шүү дээ. Өөр ингэсэн байнга очдог юм хувийн сэтгэл зүйчтэй, хувийн сэтгэл засалж эмчтэй. Магадгүй одоо сэтгэл зүйн талаас онш тавигдахгүй байсан ч гэсэн таагүй асуудал тулгарх юм бол очиод сэтгэл зүйчтэй, сэтгэл засалж эмчтэй 100% нэг нүггүй ярина. Одоо энэ соёл руу ч гэсэн ер нь манай монголчууд нилээдгүй шилжиж байгаа. Сүүлийн үед ингээл анзаархад би ч болон сэтгцэн эмч, сэтгцийн одоо асуудал өвчин эмээр эмчлэх эмч байтал сүүлийн үед олон жил надтай ингээд уулздаг үйлчлүүлэгчд маань одоо яг ийм асуудлаа ярьдаг. Тэгээ өөрөө ярьж яснаа яриан дундаасаа шийдлээ олоод тэгээ бас нэг юм гадны мэрэгжлийн хүний нүдээр хараад энэ чин зөв, энэ чин буруу, та тэгвэл зүгээр юм биш үү гэдэг гарц гаргалгааг эмчээр зөвлүүлээд ийм бичүүлэхгүйгээр ингээ гарч аваад ёо ямар сайхан болчихоо гэдэг ийм амьдрал сонсдог, шийдэл хамт ололцдог хүн болоод байна уу гэж анзаарэгддэг болоод байгаа. Тэгэхээр ер нь одоо сэтгэл зүйч, сэтгэл зүйч хүний ярьсан зүйлийг өөрийнхөө гэр бүлийн хүнд ч ярихгүй, хамт ажилтдаг хүнтэй ч ярихгүй, дэвтэр дээрээ бичиж авсан ч ер нь тодорхой тийм нууцлаг тэмдэглэгээр тэмдэглэж авдаг болохоор хүмүүсийн нууц бол огт задрахгүй. Тэгэхээр мэрэгжлийн эмч, сэтгэл зүйчдэр ер нь хандах нь тухайн хүндээ илүү үр дүнтэй. Тэгээд дээрэс нь найдвартай. Дараа нь надаа намайг юугээ бодчихвол одоо энэ зүйлийг маань ярьчих үү гэж санаа зовнолоос стресс нэмэгдэхгүй давуу талтай юм да. За ингээд мэрэгчлийн биш одоо хүнд мэдээч нууц сайн хадгалах нэг юм байсан ч гэсэн за ярьлаа гэхэд одоо нөгөө талын хүний маань сэтгэл зүйдээс ямар нөлөө байд юм бол хор хохирлч гэдэг юм уу те магадгүй тэрэн дээр зөвлөгөө өгч чадахгүй сайн сонсож өгж байгаа ч гэсэн ямар зүйл байх бол мэдээч дандаа ингээд те дотны үндэ яриараа гингүүт за энэс болоод би дотны үндэ яриха болио гэдэг зүйлийг бол гаргаагүй шүү те ер нь бол ямар байдаг болоо. Ер нь бол
хүмүүс ярьдаг л та. Ингээл хямарсан хүмүүс маань ирэхээр би өөрн гэр бүлийнхаа, найзуудынхаа дунд бараг л сэтгэл зүйчээ гэж яриад сүүлдээ хүмүүсийн яриа сонсохоос, хүмүүсийн амьдралын асуудал сонсохоос түрүүний ярьсанчлан халшрах хамшиж үүссэн хүмүүс нэлээдгүй ирдэг. Нөгөө мэрэгжлийн сэтгэл зүйч нар маань өөрхөн сэтгэл зүйг хамгаалдаг. Үйлчлүүлэгчээс авсан таагүй сүрэг мэдээллийг гаргадаг тийм аргатай байдаг шүү дээ. Тэр арга одоо энгийн хүмүүст маань байдаггүй учраас хүний тэр дотны үнийхээ ярьсан мэдрэмжийг шууд сэтгэлдээ ойрхон хүлээж аваад тэр хүний гунигтай байвал адилхан гуйдаг, ууртай байвал адилхан уурладаг. Яг адилхан тэр стрессийн мэдрэмжүүдийг дахин авснараа өөрөө бас эргүүлээ сэтгэл зүйн хямралт өртөх магадлалтай байдаг. Тэгэхээр аль болохоор хүнд хэцүү асуудал ярихаар байвал тэр өөрийгөө хамгаалах чадвартай, хамгаалдаг, өөрийгөө стрессээ тайлдаг аргатай мэрэгжлийн хүнд ярьчвал бас эргүүлээд нөгөө хайртай цэцний хүндээ санаа зовхгүй. Яг үнэ. Тийм. За ийм байна. За өнөөдөр тэгээ битэрийн хувьд сайхан аяmaan ороод ирлээ гэж. Битэрийн хувьд сэтгэл зүйн ядрал болон залах уурлын талаар ярьж байгаа. Тэгээд сэтгэл зүйн ядрал маань одоо архаг ядаргаа, за тэгээд цаашаага одоо юу гэдэг нь ажлаас хашрах хамшинж, сэтгэл гутрал гэдэг ингээд олон төрөл рүү задраа явж байна. Сая ээжийн жишээ бол надад ингээ анзаарагдахаар ээж яг л тэр хөрхийн ажлаас хашрах хамшинжтэй болчихжтэй л гэж бодохоор. За тэгээд цаашаага явсан таагүй бодлууд шалтгаан нь тий нойргуудл гэсэн байгаа. Одоо нойргуудлыг та бас танах нөгөө нэг нойргуудлын эмнэлэг учраас илүү задруулж асуумаар байна л та. Хүмүүс ер нь яг би нойргуудчлаа. Тэгээд яг нойргуудлын талаар л ингээ ярихаар маш их хүмүүс бичээд идэг тий хуваалцаад идэг, асуугаад идэг. Тэгэхээр энэ шалтгаан хэр их байна? Ер нь залуучуудын дунд энэ ажлын ачаалал, стресс, дэлгэцний хэрэглэнээс үүдсэн нойргуудал маш их тохиолддог болжээ. Ер нь яг эд ажил хөдөлмөр эрхэлж байгаа 25-аас 45 насны залуучуудын хувьд бол ер нь тэр ачаалалаас болсон стрессийн шалтгаантай нойргуул нэлээдгүй тохиолддог болсон. Тэгээд залуу байгаа учраас нойрны хямралыг ер нь давж туулаад тийсээд яваадах боломж байна. Гэхдээ л нойргуудах маргааш бол бидний дархлаа 70% буурна. Зүрхний шигдээс зүрхний одоо эрүүл мэндтэй холбоотой өвчин эмгэгт өртөх эрсдэл 21% нэмэгдэнэ. Тэгээд сэтгэн бодох үйл ажиллагаа маань 40% хүртэл нойргуудлын маргааш буурчдаг. Тэгэхээр хөнгөн зэргийн нойр хямарсан байсан ч, хөнгөн зэргийн ядрал байсан ч ер нь тэр дорн үзүүлээд, эмчлүүлээд, тохирох хөнгөн эмчилгээнүүдэ богинохоо хугацаанд хийлгүүлчихэд тэр залуу хүмүүсийн нойргуудал, тархины ядаргаа, сэтгэл зүйн ядаргаа маш богино хугацаанд эмчлэгддэг. Ихэвчлэн одоо архагшуулаад олон сар жил одоо удаагаад ирэхээрээ нөгөө сэтгэлийн ядрал маань сэтгэл гутралын шинж рүүгээ шилжиж ирдэг. За нойргуудал бол яалтчгүй л чухал. Одоо ингээл нөгөө 24 цаг бид нарт бүгдээрэнд найдлахаа өгөгдсөн байна гэж яриад идэг. Гэтэл багадаа 8 цаг унтаал гэдэг тий. 3-ны 1-ийг бол унтах хэрэгтэй байгаад байтал чинь нөгөө залуу наснд бол гэдэг яг таны ярьдаг энэ залуучуудад тулгардаг гэдэг. Сайхан ажлаа стандараа хийчихэл найзуудтайгаа уулзчихна. Тэ эсвэл өстой завгүй ажиллаад зүгээр штэ энэ залуу насн дээр л хийхгүй бол гэл ингээд яриаддаг. Гэтэл энэ маань эсэргээрээ залуу наснда тэр зүйл явж байгаа ч гэсэн ингээд сэтгэл зүйн ядаргаа тэр архаг ядрал руу аваачаад байгаа юм бол залуучууд тэгвэл яг энэ хэмнэлийг залуу насаараа гэдгээрээ давхгүй байх. Тэ чинь зөв хэмнэл байх юм бол хожим нь ч гэсэн надад ашигтай юм байна. Хожим нь миний эрүүл мэндэд сэтгэл зүйд аюулгүй юм байна гэдгийг бас тайлбарлаж өгвөл тий. Одоо хүмүүсийн дунд ойлгогддог шүү дээ. Ер нь яг ахмиг насны хүмүүс нойргоддаг гэл. Тэр ахмиг насны хүмүүс багсдаг. Ахмиг насны хүмүүс гэл тэгэхээр одоо 60-аас дээш, 65-аас дээш насны хүмүүс л нойргоддаг. Залуу хүмүүс харьцангуй гайгүй гэж боддог. Тэр одоо 60 гарсан архаг нойргодолтой хүмүүстэй уулзаал хэдэн жилийн өмнөөс та яагаад нойргодог гэл түүхийг нь асуухаар ихэвчлэн 20 гаруй нас 30 гаруй наснаас эхлүүлээл залуу насныхаа энерги ирч хүчинд итгээл тэгэл ихэндээ нойрны дэглэм алдаж эхэлдэг. Унтахгүй байсан нэг шөнө унтахгүйсэн ч 20 гаруй насны залуучууд маргааш нь сүртэй ядрахгүй шүү дээ. Гайгүй байдаг юм байна. Тэгээ сүүлдээ 35-аас дээш наснд нойрны дэглэм алдагдал дээр нэмэх нь тархины архаг ядаргаа буюу нөгөө сэтгэл зүйн ядрал гэдэг зүйл маань илэрнэ.
Уул нь 35-аас дээш наснд чинь бас л хүн итгэвтэй, энергитэй байх хэрэгтэй байтал амьдрал урсгалаараа тулж ирсэн асуудлыг л зохицуулна, итэх ерөн султай болоод ирдэг. Тэгээд үүний дараа бол сэтгэл түгшилт, сэтгэл гутраал, архаг нойргол гэдэг асуудлууд бол тэр хамгийн бага араасаа давхарлаад үүсээд тэгээ сүүлдээ 60 гаруй наснд архаг нойрголтой, архаг сэтгэл зүйн ядралттай, магадгүй давхар сэтгэл гутрал түгшилтийн шинжтэй болж ирдэг. Ер нь л одоо тэр архаг нойрголтой хүмүүсийн нийтлэг тэр одоо нойрны хямрал үүсдэг шалтгаан бол энэ залуу наснда дэглэм алддаг байдаг. За тэгвэл одоо залуучууд маань сонсож байгаа бол тий залуу наснда болгоноо бүтээнэ, за эсвэл найз нөхдөдөө цаг зав бүгдийг л гаргана, бүхнийг амжуулна гэхээс илүүтэй тэр эрүүл зөв нойрыг одоо өдөр тутамдаа авч явах нь чухал гэдгийг бол өнөөдөр амьдрал өвчиг нэвтрүүлгээр бас ярьж байна. Тэгэхээр танаа дээр яг энэ нойргуудад одоо 60 таата бүр ингээ архаг нойргуудад архаг ядаргаатай ирж байгаа гэдэг ч юм уу тий. Энэ хүмүүст ингээд эмчилгээ хийхэд явцсан хэр удаан байдаг вэ? Одоо маш удах байх гэж би бодоод байна л да. Архаг нойргол гэдэг маань одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолтоор 6 сар ба түүнээс дээш нойр хямарсан бол архаг нойргол гэдэг англи руу орчдог. Тэгэхээр архаг нойргол гэдэг маань ер нь тархи маань тэгж муу тааруу унддагта бүр дадал зуршил болсон гэсэн үг. Эргүүлээ тэр муу унддагта хэдэн 10 жил дадал зуршил болсон хүний эмчилгээ бол ер нь дунджаар нэг 3-аас 6 сар хамгийн багтаа. Сардаа нэг удаа эмчид үзүүлээд сардаа нэг удаа нойр докторжуулдаг, сэтгэл санаа докторжуулдаг эм эмчилгээний тун тохирж явна. Тэгээ 3-6 сар гэж дунджаар үздэг. Зарим тохиолдолд бүтэн жил 2-3 жилийн хугацаанд одоо нойр докторжуулах, эм болон сэтгэл зүйн эмчилгээ үргэлжлэх тохиолдлууд байдаг. Тэгэхээр харьцангуй бусад одоо хямралуудыг бодох юм бол илүү урт удаан хугацаа шаардна. Нойргуудсан хүмүүсээс хамгийн гол эмчилгээнд шалтгааныг нь илрүүлэх хэрэгтэй байдаг. Нойргуудлаа л гэдэг. Гэтэл тэр хүн яг сэтгэл зүйн байдлаас болоод анх нойргуудсан юм уу? Биеэ дасан цэвэр одоо нойргуудах өвчин байна уу? Эсвэл тэр одоо нойрны дэглэм алдаж явж байгаад энэ хүн нойргуудчихв. Тэр шалтгааныг нь гол нь эмчилрүүлэх хэрэгтэй. Тэр шалтгааныг нь засдаг давхар одоо дэглэм зааж өгдөг. Эсвэл сэтгэл зүйн асуудлыг нь шийддэг. Бие махбодын архаг өвчнийг нь давхар эмчилдэг. Шалтгааны эсрэг эмчилгээ хийгдчихэж тэр нойр маань хэвийн болж хувирдаг. Тэгэхгүйгээр ер нь хүмүүсийг анзаарахаар нойргуудсан ямар нэг байдлаар хор бахта нойрны малууд уч. Тэгэл өнөөдөр унтчихвэл тэгэл болчихвол гэх. Тэгтээ шалтгаан нь юу юм? Тэрийг алхах хэрэгтэй байдаг. Нөгөө сэтгэл зүйн асуудлууд гэлээс нөгөө таагүй бодлуудаас үүдэл бий болж байгаа тий. Тэгээд нойргуудл маань ийм олон нарийн шалтгаантай байх нь байна. Өнөөдөр амьдрал явууч сэтгэл зүйн боловсрал олгох нэвтрүүлгээр сэтгэл зүйн хувьд ядарх нь залхууртаас ялгаатай яв гэд ялгаатай гэдгийг бол одоо эмчмаа сайхан яриад гцэн. Тэнгүүд сэтгэл зүйн ядрал гэдэг маань ямар одоо үр дагавар буюу хор охирлыг хүний бие махбод болон сэтгэл зүйд авчирдгийг бас яриад гцэн. Одоо нэвтрүүлгийн маань цаг нэлээд төгсөн байгаа учраас гоё арга замууд руу бас орвол гэж бодож байна. Тэрнээс өмнө нөгөө туйлтал гэж ярьжсэн те 4 шалтгааныг би бол тэмдэглээ авсан байгаа даа. Тэр туйлтал нөгөө нэг завсар зайгүй ажилдаг залуу насндаа ажиллаж хагаад туйлтал буюу энэ ядаргаанд орчод байгаа. Энэ талаар бас тайлбарлаж өгье. Энэ тойлтолд орж ирж байгаа хүмүүс бол нилээдгүй л байдаг. За хүний бие махбод ч мах цэснээс бүрдсэн бид нар ч одоо амьд хүмүүс шүү дээ. Тийм болохоор ер нь амралт, ажил гэдгийг ер нь зохицуулахгүй бол хэдүүлээ одоо тэр нилээн шаргуу ажилласан хүмүүс маань шөнийн тэр унтах цагт л амардаг. Бусаас ирүүн байгаа үед өдрийн цагаар одоо албаны ажил амжуулсан бол орой хурж ирээд хувийн ажлуудаа, гэр бүлийн ажлуудаа амжуулдаг. Өөрийгөө амралтын өдрөөр ч амраадгүй тийм шаргууд айчин хүмүүс байдаг шүү дээ. Тэгэхээр энэ бие махбод гэдэг маань нэг 20-30 жилийн дараанаас хөвлүүлээд яалтчгүй одоо архаг ядаргаанд ордог. Архаг ядаргаанд ороод ирэхээр нөгөө хүний итгэвтэй эрч хүчтэй зан ааш маань тэр чигээр өөрчлөгддөг. Одоо энгийн ажил төрөлтөд явхад хүртэл дургу ална, хүмүүстэй ярих, ах トゥ хамаатан сатантайгаа уцаар холбогдох, хоол ундаа хийх, хүүхдүүдтэйгээ ярилцах, өөртөө анхаарал халамж тавих зэрэг дээр асуудалтай болно.
дээрэс нь ер нь энэ амьдрал гэдэг чинь юу юм бэ гэдэг амьдралын утга учирын талаар хоршгой хямралт ер нь орч нилээдгүй хэрдэг. Тэгэхээр гар утас хүртэл одоо орчин үед нилээн дэлгэрээд байгаа роботууд хүртэл цэнгэн тусдаг. Тийм үед чинь одоо робот хүртэл ядарч байхад бид нэр бие махбодоо хүртэл амраах хэрэгтэй байдаг байна. Тэр их туйлдсан архаг ядаргаанд орсон хүмүүст бол ихэвчлэн сэтгэл готрлын шинж явдаг. Сэтгэл готролыг хэмжлэн, дээрс нь ойрны чанарыг сайжруулна, давхар сэтгэл заслал хэмжлэгээ орно. Тэгээд хуучин нөгөө энергитэй байсан хүн маань 1 сар орчмын дараас эхлүүлээд сэргээд ирдэг. Тэрийг чи энийг чи гэсэн итгэвтэй болоод ирнэ. Гэхдээ ингэж их гинт ядаргаанд орсны дараа их хүмүүс итгэвчээд плансаа барьж эхэлдэг. За би чинь хит идэх юм бол ийм муухай ядаргаанд ордог. Тэгэхээр бол хийх юмаа хийн, хойшлуулах юмаа хойшлуулна, амрах үедээ амарна гэд өөрийнхөө амьдралыг нэлээд балансжуулдаг болдог харагддаг. Яг нэг юм кейс байсан. Нөгөө уурлаж чадахгүй, баярлж чадахгүй тий. Яг миний дотор юу болоод байгааг би мэдэхгүй. Бүр нэг юм хоосон өргөд байгаа юм санагдаад гэж байгаа байхгүй. Тэгээд найзуудтайгаа уулзах гэхээр дургу үрээд уулзахгүйгээ хэлцдэг тий. Уцаа аваад ингээл хүмүүстэй ярих гэхээр дургу үрээл за яшиг гэл хоошин тавьдаг. Амралтын өдрүүдээр бүр 12 цаг унтаас ирсэн ч гэсэн ядарсан тий. Амраагүй мэдрэмж төрөөл бие өвдөл буцаал хөвтмээр санагдал. Тэгээл хөвтэйл тий. Нөгөө нэг ямар ч итгэхгүй байгаад байна. Тэгээ би яг яагаад байгаа юм болоо. Тэгээ хүмүүс ойр тойрныхан маань болохоор залхуу юм бэ чи залхуу юм бэ гэл нөгөө ихэнд хэлсэн шиг тийм зүйлийг хэлээд байсан гэд яг ийм кейс ирж исэн байхгүй. Тэгэхээр одоо энэ бол туйлдэл байх нь сэтгэл зүйн ядаргаанд орсон байх нь гэдгийг мэдээд мэрэгжлийн хүмүүс рүү очих нэ. За энэ асуулт маань ижил төстэй асуулт байгаа учраас асуухгүйгээр за тэгвэл дараагийнх нь хорц уршил бол мэдээж ойлгомжтой тий. Хорц уршлаа болоо л гэж сэтгэл судлаач маань мэдээж зөвлөнө. Тий тэгэхээр нийгмээс гарч байгаа хандлага одоо яалтчгүй юм амьдралын завгүй хэмнэл байгаад байна те хурдтай хэмнэл байгаад байна. Илүү л хурдан их ажил амжуул гэдэг нэг юм хаач газрал тийм байгаад байна. Тэгэхээр энд хүн яаж тэгвэл өөрийнхөө сэтгэл зүг ядраахгүйгээр тэр ажлыг амжуулж явах юм бэ? Одоо залуу наснд яалтчгүй л нэлийн ачаалалтай ажиллаж ийж амьдрал ахуй маань ер нь төлөвшин босно үр хүүхдүүдээ сайхан өсгөх нь вэ шүү дээ. Гэхдээ нэгдүгээрт би хүн гэдгээ санах хэрэгтэй. Робот биш. Би хүн. Хэрвээ ингэж туйлдтал нь өөрийгөө шаргуу дайчилж хаад нэг л өдөр хэдэн сараар энэ итгэх маань бүр тик болчих магадлалтай. Тийм болохоор ер нь өөрийнхөө бие махбодод хайр гамтай хандах талаасаа анхаарах хэрэгтэй. Ер нь 888 гэдэг юм өдрийн дэглэм байдаг л та. 8 цаг тасралтгүй ажил. 8 цаг ажил албаны ажлаас өөр ажил хий. Одоо хүүхдээ ясардаг ч юм уу, гэрээ зэвэрлэдэг ч юм уу, биеийн хөдөлгөөн хийдэг. Тийм одоо хөдөлмөрүүд. Тэгээд 8 цагтаа унт. Амар. Яг ийм 88 гэдэг дэглэмийг ихэнх өдрүүдтэй баримтлахыг хичээгээрэй. Хэрвээ магадгүй үнэхээр 1-2 өдөр, магадгүй 7 хоног, 10 хоног ачаалалтай нойр дутуу байхаар нөхцөл байдал байвал яг вэ тэр үедээ нойроо хугаслаад ачааллаа авч болно. Гэхдээ тэр дутуу унтсан, дутуу амарсан цагаа боломжтой болсон үедээ амарч, унтаж тэр нойрныхон амралтынхаа үрийг дарж авах хэрэгтэй байдаг. Одоо 8 цаг унтах хэрэгтэй байлаа гэж бодоход өчигдөр ажлаас л 4 цаг унтсан. 4 цагийн нойр маань 4 цагаа илүү унтчихэж л тэр тархины ядаргаа тайлагддаг. Түүнээс биш одоо энэ шөнө 8 цаг унтаад тэр ядаргаа тайлагдчих нэг үл үгүй. Өнгөрсөн шөнийн 4 цагийн дутуу нойрны ядралт тархинд байж л байгаа гэсэн үг. Тэгэхээр завтай боломжтой болсон үедээ 8-аас илүү олон цагаар унтахыг хичээх хэрэгтэй. Тэгээд их ачаалтай байгаа үедээ бас 8 цаг ажиллахдаа нэг 30 минут ажиллаа хийгээд 5 минут амардаг. Эргээ 30 минут ажиллаа хийгээд 5 минут амардаг гэсэн зарчмаар ажиллах юм бол тархины ядрал тарцсангуй бага байдаг. Тэр 88 гэдэг дээр бас хүмүүст хэлэхэд хүмүүс маань ингэдэгтэй яг ажлын цагаар ажлын асуудал ач бодно, гэр бүлийн асуудал ач бодно, санаагаар бол ажлын цагаар ажиллаж хийчмээр нь хувийн асуудлынхаа шийдлийг ч олчмоор байна. Ингэж тархинд хоёр зэрэг ачаалал өгөх нь тархийг их ядраадаг. Тэгэхээр ажлын цагт бол зөвхөн ажиллаа л хий.
та ядарсан байж болно, нойр дутуу байсан байж болно. Өнөөдөр юу хийх ёстой юм? Тэр ажиллаа л хийнэ. За ажил тарсны дараа гэр бүлд ямар асуудлууд байна? Хувийн амьдралын асуудлууд юу байна? Ажил тарсан бол ажлын талаар аль болохоор бодохгүй. Гэр бүлийн асуудлууд, хувийн асуудлуудаа шийдэх хугацаа тэр 20 цагаар байх. Унтж байгаа үедээ зүгээр л унт. Тэр чинь цаг хугацаа хий димээ үрж байгаа биш шүү дээ. Маргааштай тархиа илүү сэргэлэн, энергитэй, гоё зантай, өөдрөг байлгах гэж тархиа амрааж унтж байгаа шүү дээ. Тэгэхээр яг хийх ёстой юмаа хийх ёстой цагтаа л хийх хэрэгтэй байдаг. Одоо энэ зарчмыг бол бас сэтгцэн эмчнэр нилээдгүй баримталдаг. Одоо өглөө нас өдрийн 4 цаг хүртэл ажиллаа. Яг тэр хооронд бол ажиллаа л хийнэ. Гэр бүлийн талаар асуудал бодогдох юм бол ажиллаа л хийнэ. Ядарсан байна уу, өчигдөр оройдож унтсан байна уу, хийн гэж чеклсэн юмнуудаа хийж л дуусгах хэрэгтэй. Орой харлаа. Яг гэрийн ээж шиг, гэрийн аав шиг, гэрийн эцэгтэй шиг гэр орныхоо ажлыг л амжуулна. За тэгээ унтж байгаа үедээ бол сайн унтдаг. Тэгэхээр энэ гурвыг ингээд 8-8-ийн одоо энэ зарчмыг баримтлаад явж байхад ер нь тархины ядрал үүсэх магадлал бага байдаг шүү. Баримтлал ямар гоё вэ? Тэгээд баримтлахгүй нь одоо их байна гэж би бол хэлэх юм байна. Ялчгүй л одоо тий ажлын цагаар үр хүүхдүүд холбогдвол за юм тийм гэл наан цаа нээж авах дүүс гэл тий тэр болгоныг зохицуулах хэрэгтэй юм шиг л ингээл үзэж тардаг штэ. Тэгэхээр энийг баримтлаа сурчвал ер нь бол сэтгэл зүйн ядралт бага орхон байна. За хэрвээ ажил дээр одоо ачаалттай ядралтай байгаа бол 35 гэ тий. Тэгэлэхгүй бол улаараа л ерөөсөө 1 цаг 2 цаг 3 цаг суучаал тэгэл бүр ядраа сүлдээ бүр тарих ажиллагаа боллоо гацчлаа гэдэг нэг тийм хэсэг рүү орох гээд байдаг штэ тий. Тэгэхээр өнөөдөр битэрийн хувьд ер нь бол сэтгэл зүйн ядрал буюу за их багал зүйл ярьлаа гэж би бодлоо. Цаг маань дуусчлаа. Сэтгэл зүйн ядрал залхуурал хоёрын ялгаа. Тэгтээ бол эхний ээлжинд бол яг энэ ялгаануудыг гаргаж өгсөн, яг ингээд сэтгэл зүйн ядралд орвол ямар байдлууд одоо шинж тэмдгүүд илэрдгийг гаргаж өгсөн. За тэгээд тэрний дараа одоо ямар байдлуудад ордгийг гаргаж өгсөн. За тэгээд зөвлөмжийг хүргэж өгсөн. Тэгэхээр дэлгэрүүлээд бас яг сонсогчд маань асууя мэдээ гэх юм бол Better Mind Norwood сэтгэл зүйн эмнэлэг гэдэг бас пэйж хуудас байгаа. Тэгээ пэйж хуудсыг дагаад яг энэтэй холбоотой мэдээллийг бас авах боломжтой. Тэгээд мандах эмчтэй баярлалаа. Цаг маань өндөрлөсөн байна. За баярлалаа. За тэгэхээр амьдралын хүчийг нэвтрүүлэг маань даваа гарагт 15 цагаас сонсогч танд хүрдэг мэдээж мэрэгжлийн одоо сэтгэл зүйч сэтгэл засалчдын багийнхан маань оролцож сэтгэл зүйн боловсролыг танд олгодог байгаа шүү. Гэр бүлийн радиогийн 2 дугаар студид сэтгүүлч сэтгэл зүйч Баясаа, найруулагч Цомоо өнөөдөр зочноор Better Mind Norwood сэтгэл заслын эмнэлгийн сэтгэл засалчимч мандах оролцлоо. За тэгээд өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баяртай. Ирээд буцах богинохон цаг хугацаанд хамгийн түрүүнд өөртөө таалагдж амьдр. Тэгж байж л өөрийгөөч бусдыг ч хайрлаж чадна. Сэтгэл зүйн боловсрол олгох амьдралын хүчийг нэвтрүүлэг танд хүрлээ.